Батын Нямагийн зохиол 17-ийн 36 дугаар хэсэг. Нар жарахаас өмнө хүн сайрын тохойг өнгөрч цагаан гэгээ тасрах үеэр ацын овоо хүрээд юндэнгийн гадаа буужээ. Тарвагч халтар нохоо арын далыг таниад сүүлэн шарвалзуулан эрхлэв. Ганцганагт нөхрийнхөө намхан тотгонд толгойгоо шүргэн бөхтийсөөр арын далыг гинэт орж ирэхэд хоолон идэж суусан юндэн цочих шиг болж дуу алдан угтжээ. Ийм орой болсон хань хаанаас хүрээд ирвэ? Гэрээ сая юу? Ямар хэрэг гарав? Гэж юндэн сандрангуй асуув. Юу ч болоогүй. Шагдар туслагчид залгдан тамгын газар очоод харж явна да. Тэр төшмөлд 5 алд урт, 3 алд өргөн, заамал дүнзэн байшин барьж, үн хөлсөнд нь хурдан зээр дазрагын хуй торгоны хамтаар авах боллоо. Энэ ажлыг бас л хоёулаан хийж ганцгаа нийлүүлэн байгаа да. Гэж арын далын хэлэхэд юндэн. Үгүй мөн гайхалтай юм болж дээ. Шаа туслагч ганц байшингийн хөлсөнд тийм их юм амлна гэдэг чинь хар хэрэг цагаан болсонтой адил хэрэг. Хэдэн хошиг шуугуулж байгаа цуута хурдан хөлгөө хуй торгоны нэмэртэйгэр өгнө гэсэн гинэ. Тэр азраг үнэхээр сайхан буян. Шовууч гүйцэхэд бэрх хурдан амтэн. Хэрв арилж бол 30 бодож хурч мэднэ. Ийм их үн хөлс амсныг нь бодоход тэр байшин өвгөн түшмлийн антай чацуу чухалд байх нь л дээ. Майнер ширээнээсэн шилжирч ширдэгнээсэн гулсах цаг ойрцныг мэдээд дүнзэн байшингийн мухард толгой хоргодохоор шийдэж л дээ. Нөгөө гэмпэл өвгөний мөрөөр орж байгаа нь тэр. Шаа төшмөлд шулуулж нухлуулж өс хонзон өвөрлсөн хүн мундашгүй олон юм чинь. Хатуу зүрхтэй хар дотортой зарим нэг нь тонилгож орхихоос ч сийхгүй шүү дээ. Байшингийнхаа гадуур хан хэрэн бариулна гэсэнгүй юу? Гэж асуув. Өндөргээгчийн хашаа бариулна. Бас байшинда том цонх хийлгэхгүй. Хүн өнгөж хүрэмгүй газарт 2-3 нүх гаргуулна гэж хэлсэн. За тэр дэ тэгжил таарна. Хэрэм дотор бүгэх нэ. Тэр байшинг барьж амлсан хөлсийг авах хэрэгтэй. Олон амтанд лай тарсаар ирсэн хар шулмыг юунд буянчлах вүлээ? Харин би танд хань болж таанч чадахгүй юм да. Сүхээс ишилж үзээгүй хүн чинь байшин яаж барих вүлээ? Танд тэр болно уу гэхээс тус хөрөхгүй л лав. Нөхрийнхөө ингэж хэлэхэд арандал хурган нударгаан далбалцтал ууртай сэгсрэн. Дэмээ юм бүү яар. Тарвганы гөрөөнд би яаж байла? Чамд ямар тус хүргэсэн бэлээ? Олзон тэмээ ямаа шиг зөрүүтэй байтал ганцгаа тэв тэгшхэн хуваасан биш үү? Аягны хариу өдөртөө агтны хариу жилдээ байдгийн. Мод зүүж холбож чадахгүйгээ чинь би мэдэж байна. Тэгтээ чи залуу хүн. Сурч болно үздэй. Нарийн ажилдан сурдгүй юмаа гэхэд ядахна нэг модон дээр нөгөө модыг өргөөд тавьчихж чадан шүү дээ. Өнөө оройдон сүхэн эрлэж хоол хүн сайн бэлдээрэ. Би маргааш өглөө эртэлж ирнэ. Навчтын эхэнд нар сэлбэг гэнмэлээ. Тэнд л хоёулаан өвөлжих болно доо. Гэж хэлээд юндэнгийн хариу хэлэх завгүй гараад явчихжээ. Арантал юндэн хоёр навчтын эхэнд ирэхдээ модон урдсантал хүйтнийг өнгөрүүлэхээс өөр аргагүй боллоо. Харин урцаа яаж дулаалах вэ? Тэрэлж торлогоор битүүлэн хучдгийн билүү гэж ярилцаж явжээ. Гэтэл шагдар туслагч давхар бүрээстэй 4 хамтыг нарсны захад бариулж хөлсний ажилчдаа туглуулв. 2 модчин хашаа байшинд орох бүх гуайлан огтолж өөрсдийнхөө унаан хөсгөр цагаалан уулын бэлд буулгаад чандманы амны эхэнд зөөж дуустал хаврын дундсаар баргадж ханшнээлээ. Тэд байшингийнхаа суурийг тавиад модон цавчиж эхлэв. Бурхан Тэнгэр юндэнд хурц ухаан заяасан шигэ гарын ур бас хайрлсан юм санжээ. Тэр эхлээд бодилхан ч бодилсан. 2-3 гуайланг голгодол болгох нь болгосон. Сүхэ алдаж буулган гутлынхаа түрийг хүү цавчиж үтсэн. Гэвч
Дараачийн модны өөсөө багассаар сүүлдээ бүр арын далын цавцсан дүнзнээс ялгахдах юмгүй болжээ. Гарч нийлдэг, ганцгч нийлдэг энэ хоёр хүн хаврын сүүл сарын урт өдрүүдэд шамрагт хуйлаадас эс хайхран махарсаар нүсэр том байшингийн ханыг босгож амжив. Одоо шал тааз дээврийн банц зүсэх яггүй хүнд ажил үлджээ. Энэ үеэр шаа туслагч зүсүүрийн том хөрөө явууллаа. Тэр хөрөө Хидийд хаанаас хэрхэн олсныг бүүмэд. Сэцэн хан аймгийн нутгаас олоогүй магад. Хилийн арын Орос тосгоноос л авчруулсан байж таарна. Ингээд бодоход мань хашир байшинтай болохын төлөө мөнц сүрхий чармааж тунч няхуур бэлтгэжтэй. Банц зүсэд сурах нь Юндэнгийн хувьд ийм ч төвөгтэй биш атлаа. Багтарч унмаар хүнд хүчээр ажил байлаа. Арандалч гэсэн цэрэг цуур ангөрөөнд явсаар байгаад залуу насаа морин дэл дээр өнгөрүүлчихсэн болохоор банц зүсэх мэтийн хүнд хөдөлмөрт нухлуулж үзээгүй мөн л будааны хүүхдийн нэг ажээ. Ажилд зөвшөрч амьсгаан задарсан дүй дүр сайтай чирэг залуу улс өдөрт 40 банц зүсдэг байхад мань хоёр дөнгөн данган арвтай тардаг байлаа. Гэвч гэлдэрвэл хорохгүй газар оролдвол дуусахгүй ажил гэж байдгүй билээ. Тэд өдөр шингүй балбсаар өндөр хашааны сүүлчийн шургааг суулгаж дөрвөн хуруу зузаан банзан хаалгыг нь бэхлэн олон сар үргэлжилсэн энэ хүнд ажлаас дэмий нэг ясгагцжээ. Аглаг зэлүүд газарт холоос харвал брэвэн хийтийн цогчин дуган шиг өнгөт цагаан ордон ойр татахарвал өндөр хэрмээр хүрээлэгдсэн онгор цонхтой шорон бослоо. Богдын хүрээ орж утсан нэг шогч хүн тэр байшинг Чандманы эхний Батгүн гэж нэрлэжээ. Арандал Юндэн хоёр ажлаас бууж хошууны төв ортол шагдар туслагч эзгүй байв. Биеийн чилээрхэд жаргалантын аршаанд бараалахаар явчихсан гин. Сольдож гүйдсэн модчингууд гэртээ хараад хэд хоног хөлөөн жийж үе тэнэргэн амарцгаав. Тэднийхэн ноднын зуных шиг сайрын тухайд айл сахалт буужээ. Нар бороо хосолсон өн сайхан улирал эхэллээ. Өвснөгөө нодон зуныхаас дутуугүй ургаж мал эрт таргалав. Хоёр айлыг цусланд буугаад хориод хонож байхад шагдар туслагч жаргалантын аршаанаас ирж гинэ гэсэн сураг сонстов. Хийсэн ажлынхаа үн хөлсийг авахар Арандал ярмордож Жонон вангийн суурин жасаанд хурч ирвэл тэргүүн туслагч бас л эзгүй байлаа. Брэвэн номонхан ламд мөргөхөөр яваад өгчээ. Харин Арандал энд тун сонин юм үзв. Тамгын өргөөний зүүн талд 3 боргэр шинээр барьж дундах гэрийн 2 хатавчанд урт нарийнхан мод босгон улаан туг хийсгэжээ. Тэнд холоороос ирсэн олон хүн жасааг бараадан суугчид хүүхэд багчууд өмч харагдана. Энд юу болж байгаа юм гэж Арандал нэг хүнээс асуувал Тэнхмийн сургууль байгуулагдана гэж та сонсоогүй юм уу? Хошуу хотлоор зар тарааж бас хурал цуглаан болсон шүү дээ. Одоо Тэнхмийн сургуулийн 10 наалаад ном зааж эхэлнэ гэж тэр хүн хариулв. Сургуулийн дарга багш Лувсан гомб гэдэг бүдүүн шар хүн хүүхдүүдийг тав таваар нь зэрэгцүүлэн 6 эгнээ болгон жагсаав. Тэнхмийн сургуульд 30 хүүхэд цугларсан юм санжээ. Хөх торгон захтай ямандаг бурхан барьсан 2 хувраг, номын хувцастай өндөр хөх лам, тамгын газрын залан мээрнаар дарга багш Лувсан гомб зэрэг хүмүүс багчуудын өмнө гарч зогслоо. Өндөр лам аманда ямар нэг юм гөврөн уншин. Жагсаал алгуурхан хөдөлж суурин жасааг нар зөв 3-таа тойроод Тэнхмийн дунд гэрийн өөдөнд хурч ирэв. Ямандаг бурхныг дээр өргөн хурайлж Бендрия хан уул их буурал зэрэг тахилгат улсын зүг сэржим өргөн их сан тавьсны дараа гэрүүдийн үүдийг онгойлгон жагсагчид 3 гэрт хуваагдан орцгоолоо. 15 дугаар жарны хөх хулган жилийн 100 буюу аргын 1924 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хошуу нутагт анхны сургууль нээгдэхийг Арандал ингэж өөрийн нүдээр хараад энэ сургуульд ач хүүгэн оруулах юм хон. Манай болцооч сурна да сурна гэж боджээ. Шагдар туслагч хизээ ирэх нь мэддэхгүй болохоор Арандал гэрийн зүг бас л хоосон гэлдрэв. Хор бараа олон хоног зүсэрч орлоо. Порт Артурын дайнд гэмтсэн хөл нь ус чигнээс болоод шархиран өвдөж Арандал зуны сүүл сарыг хэвтэрт өнгөрүүлв. Суурин жасаанд очиж шагдраас авалгаа нэх гэж Юндэнд хэлж үзлээ. Гэтэл Юндэн
Би тэр түшмэлтэй уулзаж ярилцах нь байтугай дараагийн харахтаа нүд минь хорсож нэрийн сонсохдоо үс минь босдог. Та өөрөө л нэхэж ав гэж цааргалаад очиж өгсөнгүй. Ингэж тэгсээр байтал намрын дунцаар тэнгээсэн өнгөрөв. Хур бороо татрахад арын далын хөл өвдгөн болж ажил төрөлдөө явдаг боллоо. Шагдар туслагч азраг торох хоёроо над руу явуулчихын биш байгаа гэж хий гордон хэд хоноод суурин жасаа руу морджээ. Тамгын газар хурч ирээд улаан хөлтрөх дөргөөний өндөр босхыг омог бардамалхаж тэргүүн туслагчтай гэдийж зогсон мэндлэв. Ажил хэргийг бүтээгээд авалгаа нэхэж ирсэн хүний хувьд эзэн албат хоёрын ёсоор биш, эрэгтэх шанд нөхдийн журмаар уулзах ёстой гэж арандал үзжээ. Гэтэл шагдар туслагч дуугарсангүй. Уруулаа шазаалгаж зочноо хямсгар хүйтнээр угтав. Арандалын үст толгой зарсхийн урагшаа нэг алхаад төчмөлийн үрчгэр шар нүүрлүү дөрлийн ширтжээ. Олбог дэвсэн сандал дээр халуун цустай амьд хүн биш, мөсөөр хийсэн сүг дүрс сууж байх шиг санагдлаа. Өргөнд өмхий хүрэн ороод ирчихсэн юм шиг шаа түшмэл ярваж хэдэн хором дуугүй сууснаа. Ямар хэрэгээр ирэв гэж хягтансан зэвүүн дуугаар асуув. Арандалын уур дүрс хийж хасаг цэргийн омглон зан хөдлөөд ямар хэрэг нэ? Би ямар хэрэгээр чамд ирэх ёстойг чи мартчихаа юу? Тэр хашаа байшингаан хүлээж аваад азраг торх хоёроо ч өгч үз. Гэхдээ шагдар игдүүтэй мушилцаж. Та нарын давхарлаж аваалсан модыг би очиж үзсэн. Би таныг ордон барина гэж бодсон чинь овоохоо босгосон байх шивдэ. Дотор нь өөрөө сууна гэж би танд хэлсэн шүү дээ. Салхич авар орох нь бүүхэл шувууч багтчихмаар зай завсартай тийм саранпайд хүн яаж сууна гэж бодов? Хүн байтугай чонч хөлдөж үхэн. Гэхдээ би тэр байшинг авах нь аавна. Харин эхийн нэцээ өгөхгүй тугалын тураахгүй гэдэг үг би шүү. Хийсэн ажлыг чинь үн хөлсийг хэр хэмжээнд нь тохируулж төлнө. Азрагныхаа оронд гүү өгнө, торгоныхаа оронд даавуу өгнө. Зүгээр нэггүй биш бас л хурдан удмын гүүтэй болно гэж мэдээрэй гэв. Бидний барьсан байшинд шувуу багтах нь бүүхэл салхич нэвтрэх завсар байхгүй. Хэрвээ тийм зай завсар байгаа бол надад заагаад өг. Чандманы эхнэр одоохон явъя. Отго сагсал зуулж, жинс гялалзуулсан луйварчин биш бол чи хэлсэн амандаа хүрэх ёстой. Ингэж улаан цам гүжирдэх учиргүй гэж арандал өөхлөн айхлан хэлжээ. Ай дараа та энэ өргөө аль нэг завхуул золбин амтны чалчиж байдаг газар биш. Төрийн төшмөлийг доромжилсныхаа шанг хүртнэ гэж мэдээрэй. Би таныг зүгээр орхихгүй. Оо хайс, би чамайг зүгээр орхих хэрэггүй. Бүрэн эрхт иргэнийг луйварцсныхаа шанг чээж хүртэх болно. Чиний дээр засаг би, хууль цааз би. Чамтай заалдаж заргалдан дагоо, нэгийгэн үзэж нэхийгээ тайлалцсан дагоо. Санаа байсан ч сачи чинь дутна вэ? Та манай иргэн биш. Юуны чинь бүрэн эрх. Би таны хошууны албат ардын данснаас хассан. Хоёр хүүгээ хувьсгалын дайсан болгосон эцэгт Монгол улсын харьяат иргэний эрх олгохгүй. Танд тийм гавьяа байхгүй. Төшмөлийн ингэж хэлэхэд арандал гараа чанга зангидан өмнө нь тулж очоод гурван пүүгийн туухай шиг хүнд том нудрага хавчиг хөх толгойд нь буулгачих шахан. Яа нэг нэ чи? Хэлсэн үгэндээ эзэн бол чадна биз? Хоёр хүүгийн минь нэг нь буруу замаар орсон ч гэсэн нөгөө нь ардын төрд зүтгэж өндөр эрх тушаал хүлээгээд чаммитын зөөргнүүдийг гөлөл зүүж явдаг биш үү? Чи баваасангийн өмнө яаж байлаа? Хав шиг шарвалзаж, бөжин шиг бөмбөлзөж байсан биз дээ. Гэтэл одоо яагаад ингэж сагсалзах болов? Чамайг юу хатгав? Жинхэнэ хувьсгалж ардын цэргийн зүтгэлтэн хүнийг дайсан гэж зүхэн гинэ. Баваасан эндээс явсан болохоор тэрний гар надад хүрэхгүй гэж чи бодоо юу? Нийслэл хүрээ холж исэн дээд засаг хууль цаа зойрхон шүү. Сайхан мэдэрэ.
Миний баваасан бусдад гүтгүүлэх, доромжлуулахыг дэвчдэггүй хатуухан эргэж бодоорой. Ам алдвал барьж болдоггүй гэсэн үг бий шүү. Энэ муу үрчгэр тухай хавдтал шааж халгалан гаслах цаг чамд ирнэ бэвэ гэв. Шагдар туслагч төв царайлан түшилгээ налж ихэмсэглээд баваасан хүүгийнхээ юу болсныг та сонсоогүй юм уу? Таны хөө бүх цэргийн жанжин байсан данзан гэгчтэй хамсаж шин төрд тэрсэлсэн байна. Намын 3 дугаар их хурлын дундуур тэдний хэргийг байцаан шүүж таслан барагдуулжээ. Энэ тухай тодорхой бичиг ярьсан. Хувьсгалт хууль тэрслүү 2 этгээдийг цаазаар авах ял оноогоод тэр тогтоолош ёсоор болгосон байна гэснэ. Хөөрхий арандалын зэв хэрч татгансан нүур галзуу араатных шиг зэрлэг догшнуудыг хараад өөрийн эрэхгүй хулчиж олбогтоо шигдэн нугдав. Арандал толгойдоо мун буулгуулсан юм шиг ургаш хойшоо гуйвснаа булчин шүрмсөө чангалан хөлөөн тэлж бат зогсоод Худал гэж баавга өрхрөх мэт хахир дуугаар хашгиран гэнэт давхын хорчхор түшмэлийн 2 эгмнээс базж аваад туулай шүүрсэн бүргэд мэт хэд сэгсэрч орхилоо. Шаа түшмэлийн өнхөлцөг эгээтэл хагарчихсангүй. Дотор нь харан хуйлж цээжнээс нь цус амтагдан амаа байдаг чигээр нь ангайлгаад "Хойгод аллаа" гэж ойрлов. Гэвч дуун гүйцэд гарсангүй. Хард дарагдж зүүдэлсэн хүний гиншигнэх мэт үхэнц дорой аваа жонгнон сонсогдлоо. Арандал дуушуугүй эргэж үүд рүү алхав. Тамгын өргөөний тутгын дөргитөл мөргөөд үүдийн хаян гарч уяа чиглэн гүйжээ. Дөрөөгөө олж ядан хөлөөрөө баахан хийтэмтчээд мориндоо арайхийн мордомгц хэдэн мод газар хунхуйд намнуулсан юм шиг хурдлан давхив. Нарийн булгийн ихэнд хүрэх үедээ хүч тамир нь гинт алдарч жолоо цулбуураа сул тавиад морийнхоо зөнгөөр сажлуулж эхлэв. Эмээл дээр тэгэнсэн шуудатай мах шиг хазайсан тал руу нь ойчин алдан гуйвж ганхан явхдаа Худал тэм байж болохгүй. Тэх ёсгүй гэж дахин үгэлжээ. Хоолой наргаж уруулн эс нийлэн дуун тасалдавч тэр худал гэдэг үгийг давтсаар явна. Шаа түшмэлийн баха ханаж хэлсэн ёрын муухай үгэнд итгэхгүй өнгөрөх гэж байдгаараа хичээжээ. Гэвч өөрийгөө удаан хуурах арга даанч байсангүй. Тэр худлын цаана аимшигт үнэн байхаас зайлахгүй гэдгийг бие сэтгэлээрээ мэдрэн аюулхай цээжинд нь хар бүлэн хурсаар байна. Хожим хойтхон бодох сэхэтэ эндж гинтгээсээ өнгөрсөн тэр хэрсүү түшмэл тэгж худал хэлэхгүй нь лав. Тийм хүн хязээч амны алдас хийхгүй гэж голд зүрхэн төгшин шивгэнсээр сүүлдээ энэ гашуун хүнд итгэл сэтгэлийн эзэмдэж авлаа. Зүүн өмнөх өндөр хүрэн уулын цаанаас харуул нүгэлтэн хөөрч эхлээд удалгүй уудам нутгийг бүхэлдэн нүмерч цахилгаан гялбалзсан тэнгэр нэжигнэв. Хурын өмнө талын гүвээ толгод усархаг бороонд халахлагдан харан хойллаа. Эхний цас орох болсон цагт ингэж дуутай ширүүн аад руу орсон нь урт намар болохын шинжгэлтэй. Нартын намар уртсаж байхад насны намар богиносон гэдэг ямар хачин учирлав. Одоо бүх юм дууссан. Арандалынханд мөхөл тулгарчээ. Миний үр ачнаар эвгэн тэтгэх хүнгүй болж хоцорлоо. Үнсэн дээр хаягдсан шалз болж гүйцлээ. Бурхан чамд бүх насаараа сүслэн залбирсансан. Нүглээс зайлж буян сансаар өдий хүрсэнсэн. Буу зэвсэг агсаж 2 их дайны цусан дундуур туйцсаар залуу насаан элэхтэй. Гэмгүй хүнд хорог хүргэх нь бүхэл дайс наач шалбалж үзээгүй юмсан. Бөөснөөс өөр амьтны амьд тасалж яваагүй юмсан. Энэ бүхнийг бурхан чи харж байсан. Энэ бүхэнд бурхан чи гэрч болно. Гэтэл намайг юунд ингэж хайр найргүй гэсгэх болов. Би
юу хийсэндээ амьдын там дунаж тарчлан зовох учиртай болов гэж Арандал үйл хурсан баргар тэнгэрийг ширтэн өгөөлөв. Хүчтэй салхидэгдэн бут бургас өвс харганы үзүүрийг газар ширгэн гуйдан тал хөндөй тэр аяара далай мэт долгилон оволцлоо. Удалгүй ширүүн адар шааган асгарав. Тэнгэрийн дуу тас нясхийн урц цахилгаан хар үлсийг хагас үсэн газар руу харваж эхлэв. Номхон нуруунд дээр анх удаа тохом тавиулсан эмнэг хангал шиг бие хураан чихэн сортолзуулна. Салхи уламж ширүүсч морьхон хоёрыг хийсгэн алдна. Харин Арандал байгалийн энэ сүр хүчнээс огт эмээлгүй тэнгэр ширтсэн хэвээрэн явж. Тэнгэр чи аянгын сумаа талаар бүү сац ямар ч гэмгүй хорхоо шавжийг дими бүү сүйтг үйлэн хазаасан намайг нэргээд орх миний өгөр хөх толгой дээр сумаан буулгаа тал хамдаар тамлахын хоронд хурдан тонлгоод өг няц бяц зохиод аль гэж хашгирсаар ажээ. Цэцгийн 3 сард ч буугаагүй их үер морьтой хүнтэй нэвтэж хувт зохилоо. Замын ховлоор хөөсөрч болонгарцсан горих урсаж хотгор хонхор бүхэнд цүнхэл тогтлоо. Тарваг зурмнууд нүхнээсээ год үсрэн гарч ам тэмцэн усаар бөөлжиж байгаа харагдана. Арандал уснаас тээршэн замаан орхиж эрүүл газраар алхуулав. Өдсөд нь усан хулган болтлоо нарсан бяцхан шувууд морины хөлөөс зайлж сахлаг өвсний ёроолоос дэрхийн нисээд усан тусал цацсаар холдов. Арандалын хажууханд нүдг ялбам хурц гэрэл цэлсхийн дуурга ягаан хүрээ татаад газар дэлхийг дөргиосон аимшигт дуу тасхийн буухад морин холь бүсрэв. Гэвч тэнгэрийн сум зовлон тэрийг нэргсэнгүй зөвхөн чихийн дүл ирүүлээд өнгөрчээ. Замын хажуугийн овоо чулуун дээр хүрэн бүргэд буурал толгоогоон өргөж омог бардам төрхөн хадгалсан хэвээр суув. Энэ эрэмгий жигүүртэн хараад Арандалын харлаж гансарсан сэтгэлд урдийн нэгэн явдал зурсхийн оржээ. Порт Артурын дайны дараа олзны хуарангаас эсэмэнд ирсэн залуу ир ацын эхний баруун аманд гөрөөлж яваад хожуул сандайлан тамхи татж түр амарсан билээ. Тэгтэл хажуу талын эгц зохионы бяцхан хонгилд хон хэрэ бууж эзгүй байсан цармын бүргэдийн 2 өндгийн тоншчоод хойтуулын дээгүр даван арилжээ. Удалгүй хүчит жигүүр агаарт шуугих чимээ сонсогдон цармын бүргэд үүрэндээ ирснээ төдхөн нисэж хэрээний араас нэхэн одов. Эдхэн хором өнгөртөл бүргэдэд хөөгцсөн хэрээ хойтуулын цаанаас бачимдан чарлсаар гарч ирлээ. Цармын бүргэд ханан цохооны чанх дээр ирмэгц гинэт давхин махир савраа сунгаж хэрээг тас базаад хайчихв. Бараан шуу хатны ёроолын ангал руу өдсөтөө хийсгэн нэвсгисээр унлаа. Харин өшөөгөө авсан бүргэд цэлмэг хөх тэнгэрөөд цойлон хөөрсөөр бараа тасарчээ. Газарган бороо өнгөрч нарны гэрэл өтгөн чиглэг агаарыг нэвтлэн газар дэлхийд илчээн сойрхов. Түнэр харанхуй үйлс баруун хойд зүгийн хөвчрөхөг нутгийг нөмрөн аянга нэргүүлж аадран шаагуулсаар холдлоо. Дөнгөж саяхан үхэдгийн даваанд тулаад хамраамаараа ус садруулан тийчилж байсан тарваг зурмнууд биеэс гсрэн шилгээж наранд зоогоо шаран хэвтгэн хэвтэж бэлчгэн бэлчиж эхэллээ. Зам дагаж урсан гориг хотгор хонхорт тогтсон сайрам ус дорх нон чивхэрч өв сургамлаас уурс авсан сав шим ертөнц хэвийн амгалан байдалдан эргэж оров. Улаан хэрс шар навч алгалсан уудам хөндөй даанч налгар цэлгэр агаад энэ доршин буй том жижиг бүх амьтанд хорхоо шавжинд хүртэл аз жаргал хайрлсан байжээ гэж Арандал бодов. Хэдхэн мөчийн өмнө хуйлран оволзож байсан газар тэнгэр тийм сүрт үзэгдэл хизээч болоогүй юм шиг налайж харагдана. Тэнгэрийн хямрал арилна, сэтгэлийн хямрал эс арилна гэгч энэ буюу. Арандал хуурай зөвхөө чичгнүүлэн уруулаа цус гартал зуугаад яана гэх
Элэнцэд хорвоод ингэж зовох үйлтэй төрсөн хойно тэр үйлэн эдэлгээс өөр яах вэ? Цусаа барагдаж ясаа цайтал эдлээд өнгөрье. Харин миний гаслан зовлон саяын энэ гай гамшигар нэг мөсөн шовтрох болтугай. Үлдсэн үр ач нарт минь ийм аимшигтай юм бүү учраг. Би тэднийхэн төлөө амьд мэндс халгалахаас өөр аргагүй гэж шивгэнэв. Тэрээр нар шингэж байхад уяндаа буула. Эхнэр хүүхдүүд нь тусаалд орж нэвт норсон хувцс хунар хөнжил гутсаан хатаахаар хашаа хороо дээгүр дэлгэн тавьжээ. Харин далыг хөлөөж ирсээр ороход гэрээс нь ой гутам хөгсчийг үнэртэж бас саяхан түүсэн хүнхээлийн хорц үнэрх хамрын цоргив. Өвгний аймаар зэвхээрсэн нүүр сүүмиж хөхөрсөн нүдийг хараад гэрийнхэн нь их баггүй хэрд хийжээ. Жалам гарамцаа хоёр эцгээ царайчлан ажиглаж болцоо санжмаа хоёр булан шигдэн хөдлөлгүй зогсов. Уга чи юу болчих нь вэ? Бурхан минь наад нүү царайг ий чинь байж байгааг хаан ч өвдөв хатгалгаа тусчихсан биш үсттэй гэж тамжидын сандран дуалдахад хаан минь ч өвдөөгүй гэж арандал хариулв. Тамжид өвгөндөө цайгалж идэ тавих зуураа тэгээд яхлаараа ингэж өвчнөд нэрвэгдэн өдрөө хүлээсэн хүн шиг болчихдаг байна. Харахаас нүд халтурмаар байх чинь ажил хэрэг чинь бүтсэнгүй юу? Нөгөө шагдар түшмэлгэх чинь гуйлаан цохиулган бултаж бухсан уу? Гэхдээ нарандал эхнэрийнхэн ам таглахын түүс болж тийм ээ гэж ганц үгээр хариулв. Гэвч тамжидын ам таглагдсангүй. Тэгнэ. Тэр түшмэлэг босоо ороолон шиг амтэн гэж юундаг хэлэгч нь вүлээ. Ямар өөдтөд хээл хахуулаар хитвчээ дүүргэж суув гэж. Тийм хүн мэлзэх лойрдохыг юм ч нэ бодохгүй. Ер нь юу ч хийхээс ийхгүй байх шүү. Зочиндоо хор ам суулж ч мэднэ. Хар гайхал даанч их үн хөл самлаад байсан юм. Сүүлд нь бухан болтно гэж бодоод л тэгж амлсан байна шүү дээ. Ажлын эхлэхээс өмнө хагас хөлсөн авахаар ярилцаж тохир гэж би чамд эсхэллээ. Өтөлтлөө ухаан суудгүй хүн гэж чамайг л хэлнэ байх. Тэр мангаст хамаг шим шүүсэн соруулаад өнгөрөгч нэнтэй. Мо золгийн турсхыг хуулах юмсан. Хөлөө хөшиж хилээ цуцтал заргалдвал таарна. Бухын хүзүү бүдүүнч гэлээ буулгын өмнө бөхин. Хүний хүзүү бүдүүнч гэлээ төрийн өмнө бөхин гэдэг үг биш үү? Тэр өөрөө том гэлээч цаана нь тэрнээс том хүн зөндөө биш үү дээ. Түшмэл байтугай эзэн хаанч хуйланд захирагддаг гэсэн бицтэй. Өвгөн минь давын өмнө баваасанд бичиг илгээхийг бод. Манай эндээс жингийн хөсөг хүрээр өгөхөдлөх гин. Өндөр луузан таамалтай аянчид тун удахгүй явна гэсэн. Тэд нарт учраан хэлж гуйгаад үз. Өндөр луузан ядарсан улсад тус хүргэхийг бодож явдаг сайхан сэтгэлтэй хүн гэж Дэнсма ярьсандаг. Тэр луузан хүрээнд очиод баваасан олж загтлыг чинь өгтөө л өгнө. Дээд газрын түшмэл та нарын заргыг таслахаар жинчидтэй цуг хүрээд ирчих мэднэ. Бочи ер нь хүүгийнхэн ажил алдар нэрээр цаад гайхлаа сүрдүүлж үзсэн үү үгүй юу? Чамд тех ухаан байх биштэй. Тулах дэмжих хүнгүй тэнмэл амтэн шиг гөлөлцөж суугаад гарснаас зайлаа гэж юу? Хэмээн эр нөхрийнхөө шаналж гансарсан гол шалтгааныг огт мэдээгүй тамжид хуучин зангаарал яншиж гарчээ. Энэ яншилт амьд сүг болсон арандалыг уламж нэрвж орхив. Арандал дотор нь бачимдаж тэсэж суух аргагүй болоод гадаа гарч туглын сарвчны хамт түшин зогслоо. Эхнэрийнхээ занг сая мэдсэн юм шиг эргүү тэнгийн гайхаж толгоогоо сэгсрэв. Элдвийн тохиолдол болгонд ухаалаг төвчээртэй хандаж эрдэ нэг бас удаа тус хүргэж агсан аваал гэргийн дүр өвгний сэтгэлд дурттгэл болон сэргээд хөөрхий балжуу тун их үгүйлэгдэв. Юу чигэхэвтэй. Чи минь амьд сэрүүн байсан ч болоосаа. Би хажуудаа хадуул шиг түшигтэй байхсан.
Чамтайгаа гаслан зовлонгон хуваалцахсан. Нүггүй. Тэм юм байж болохгүй. Чиний минь хальж одсон нь түмэн зөв. Муу юм үзэхээс өмнө бурхандаа мордсон чинь онож. Хэрв чи амьд байсан бол тамийн зовлонд надаас илүү унах байсан. Одоо чи аз тайхун. Энэ золгүй учрлыг чи олж харахгүй. Газар тэнгэрийн дундах үйл манан нүдийг чинь халахлах нь лав. Тоост хорвоогоос хол ариун дагшин оронд чи амар жимэр сууж байна. Хүмүн ээждээ одоохон хүрээд очино. Тэгээд их хөвгүн хоёулаа хэрэгүү цагаан мотортаа алтан бомб барьж Агнес тань агуудах цэцэгт хүрээлэнгийн аршаанаас хүртэх болно. Харин муу арандал чинь хэзээ та нартан очих болтоо. Тэнгэр өд хөөрөхдөө энэх зовлонго даах болоо та гэж боджээ. Холтос өргөс болсон хар модон шонд тухайн наагаад өвөөгийнхэн удаан зогсохыг болцоо хөө гэрийн араас цухалсан болтолцсон хайчглаж байв. Арилжаа 8 өр авалгаас ондоо юм өвөг эцгийн тамлаж буйг жаахан болцоо хүүхдийн хурц сонор оюун зөм бэлгээрэн мэдэрч байгаа бололтой. Орчин тойрноо анзаарах сэхээгүй болсон харандал хажууд нь хүн зогсож байгааг гинэт харчхад зочин зарсхий. Өвгөнд ямар нэгэн золгүй явдал тохиолдож тав алдуулсныг юндэн царай зүсээр нь таамаглаад бодлын таслахаас зүрхшиж хэдэн хором тайнгалзан зогсжээ. Та яагаад юу болчихов гэх хэмтийн асуулт сонсгоосоо арандал бүр залхаж өст толгой нь арзалзаж байв. Асуулт болгон түүнд ямар ч ял зэмлэлээс дутуугүй төвөгтэй санагджээ. Үнэн дээр тэр хүн бүхэн надаас хол байгаасаа гэж хүсэх ажээ. Тэгэд юндэнгийн ам нээхээс өрсөж шагдар төшмөл тараан таниулсан. Нөгөө хашаа байшингийн маань голж гоодоод орон байр биш овоолсон мод гэж нэрлэж байна. Шуурга хаах нь бүхэл шууч тогтомгүй завсартаа гин. Дөрүүчийнхэн яриа хэлэлцэнээс буцаж азрагныхаа орондгүй торгоныхон оронд даав өгнө гэсэн. Гэхдээ юндэн шагдар туслагчийн тар сая танигдж байгаа юм биш ээ. Жон Вангийн хошууныхан түүний занг 40 жилийн цаанаас мэддэг юм. Тэр төшмөл шин арга ухаан сэдээгүй. Хүн болгонд хэдрэлдэг хуучин Михаил хийсэн байна. Та тэгээд яв. Гүү даав хоёроо авахар болж тохирсон уу гэж асуулаа. Үгүй. Би хариу хэлэлгүй гараад явчихсан. Таны зөв тэхэл хэрэгтэй. Бүр нүүрт нь нулимчхаад гарсан ч болох байж. Харин би төшмөлийн хуучин мехний өөдөөс цоо шин мэх хийгээд үзье байц. Маргааш суурин жасаа орж тэрнтэй хүчээ үзэндэ. Шагдар энэ удаа намайг хаялаач гэсэн маргааш заавал очино. Нэгэнт ганхчихсан ширээ юу удах вэлээ? Мөдхөн зад үсрэн үздэ гэж юндэн хэлжээ. 36 дугаар хэсэг төгсөв.